хангалсан сарлын хөөрийн тухай ярилцлага хүргэнэ гэж тэгэхээр манай студид маань зочид ирсэн байна. За студид ирсэн зочдоо танилцуулъя. Хөдөө аж ахуйн их сургуулийн бүтээгдэхүүний чанар хяналт үнэлгээний тэнхимийн багш доктор Хишиг Жаргал. За мөн энэ Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн зохицуулагч Инх Амгалан хүрэлцэн ирсэн байгаа. Билүүний сайхан амарцгаасан уу? Сайхан амарсан. За урилуулаасанд маш их баярлалаа. За битэдэд та хэд маань энэ сарлын хөвөр за бид ер нь хөдөлж арт юм. За сарлын хөвөр гэдэг ирэхэд мэднэ. Гэхдээ сарлын хөвөр гэж яг юу вэ? Ач холбогдол нь юу вэ? Чанарын хувьд гэдэг юм уу? Ер нь энэ бүтцийнх нь тайлбарлал. За юуны өмнө энэ өглөөний мэд бүх үзэгчтэй нэвтрүүлээ. Монгол сарлын хөвөр гэдэг бол одоо энэ Монгол телевизийн нэвтрүүлгээр орж байгаа хамгийн гол одоо юу бахад. Тэгэхээр Монголын далайн түвшингээс 2000-аас дээш амьдардаг нутгийн ард түмэн бол сарлаг гэдэг юмтыг үржүүлдэг. Сарлаг нь бол өвөл хүүтрээд ирэхлээр бол сарлагын биеиндээ тийм дулаан өс бий болж ирдэг. Энэ өсийг бол бид нар самнаж авахлаар энэ үсийг мэдэн хөвөр гэж нэрлэдэг. Энэ үс маань өөрөө тийм байгалийн хүүтний эрсдлийг давж туулахын тулд биеийн тийм дулааны тэнцвэрийг хадгалахын тулд сарлаг дээр бий болсон учраас сарлагын арьсан дээр нь сууж өгсөн учраас их зөөлхөн. Тэгээд тэр ширхэгт бол бусдаасаа ялгах онцлогонд бол та бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Өндөр уулын бүсч их хүүтэн маш хүүтэн гадаа бол хасах 40 градус хүртэл ийм хүүтнийг дисэж чаддаг ийм онцлогтой учраас энэ бол дулаан хадгалах шаардлага сайтай ийм ширхэгт үүсэ. Тэгэхээр энэ ширхэгтийг бол бид нар бол 10 жилийн өмнөөс бол 500 төгрөг үнэтэйс энэ ширхтийг шин чанарх нь ямар онцлогтой юм бэ гэдэг дээр бол манай хөдөөж хөх сургууль эрдэмтэд судалгаа хийсэн. Тэгэхээр шин чанарын хувьд бол ширхэгт манай ямааны ноолортой харьцуулах юм бол бас нарийн ширхэгт ноолороос арай бүдүүн боловч бусад ширхэгтээс нарийн 18 микрон хүртэл байдаг. Мөн бол уртлаг нэг ихтэй урт хүмүүс бол яг богино ширхэгт гэж үздэг боловч самнад авах юм бол энэ бол уртлаг байгаа. Мөн техникийн шин чанарын хувьд ийм давуу учраас энэ ширхэгтийг бол ноолор агуулмж гэж ярьдаг бид нар. Тэр дагуулмж нь бол бас сайн. Ийм учраас үйлдвэрүүд бол энэ ширхэгтэй бүтээгдэхүүн ихийг сонирхож эхэлсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд л өмнө нь их учиргүй тоодгүй байсан. Тийм сүүлийн 10 жилээр хийгдэж байгаа зүйл байгаа юм тий. Тэгээд энэ ширхэгтийг бол техникийн шин чанар мөн хэрэглээний шин чанарыг үзэж байгаа. Хэрэглээний шин чанар хүн өмсгөлөөр ямар тааламж үүсдэг вэ гэдэг шин чанар. Энэ дээр хүн дээр бол дулаан хадгалах шин чанар сайтай байдаг. Нэгд хоёрт хувцас хийгээд өмсөд бид нар мэдэндээ ингээд ноолорон палаж нар эмэгтэй хүмүүс голцоо их өмсдөг. Палаж ингээд хөөрөөр хийсэн палаж бол их тийм хэлбэрээ хадгалах чадвар сайтай байдаг. Драплаг шин чанар гэж байдаг. Хэлбэрээ хадгалах. Мөн бүх хотын хувьд бол эдлгээ даах чадвар сайтай байдаг. Ийм онцлогтой. Таны хэлсэн чанарууд бусад ноолоруудтайгаа харьцуулахад илүү гэсэн. Тийм, бусад ноолорын ширхэгтэйгээ бусад ширхэгтэйгээ харьцуулахад илүү гэсэн. Тэгэхээр манай тэмээний ноолор юунуудаас сарлынх нь хамаагүй илүү байх нь шүү дээ. Тийм, эдлгээ даах чадвараар. Зөв. Манай улсад байгаа сарлын тоо толгой ер нь хэрвээ тийм. 600 мянган тоо толгой сарлагтай байгаа манайх. Нийт сарлын 80 гаруй хувь нь хангаан бүстэй байдаг. Тэгэхээр өндөр уулын хангаан бус, алтан нуруу, хөвсгөлийн нуруу, хинтийн нуруу гэсэн газарт бол сарлаг үржүүлдэг. Өсөлтийн хувьд ер нь жилийн дундаж ч гэх юм уу тийм мэдээлэл байгаа. Бид сүүлийн үед энэ ямааны ноолор үнэтэй болсон. За тэгээ ямаа болгонд хэдэн мянган төгрөг гэж гиснээс хойш тоотлого. Тийм энэ тэгэхээр энэ чиглэлээр бол яг нарийн ажилласан бол одоо Швейцар энэ нөгөө хөдөө орон нутаг дээр одоо малчтын олгыг яаж нэмэгдүүлэх үү тал дээр ажилласан эдний төслийн Инх Амгалан доктор нэлээд сайн байна. За та бид мэдээлэхгүй. За тэгэхээр яг энэ сарлагын хөврийг бид нараас яагаад онцолж авсан бас жоохон төвхтэй л дээ. Сүүлийн үед одоо манай бэлчээр ялангуяа байгаль орчны бэлчээрийн талхагд л маш их хүчтэй явагдаж байна. Одоо саяхан авсан бидний хийсэн судалгаагаар бол манай газар нутгийн 70% нь ерөөсөө манай нийт одоо Монгол орны одоо нийт газар нутгийн 80% нь бэлчээрийн зориулалтаар ашиглагддаг шүү дээ. Энэ бэлчээр нутгийн маань бараг 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар дарааталд орсон. Тэгээд үндсэн шалтгаан юу гэвэл мэдээж одоо ерөнхийдөө бэлчээрийн даац маш их хэтэрсэн манад хийжтгэд олон бол байна. Хоёрдугаар шалтгаан гэвэл ерөөсөө манай сэргийн бүс маш их алдагдсан. Өөрөөр хэлбэл ямааны тоо маш ихсэн. Ямаа гэдэг амтан чи ерөөсөө тэр бэлчээрлж байгаа тэр нөгөө хэлбэр энтрин гэх юм бол ер нь бас бэлчээртэй жоо халтаалтай. Одоо туураагаараа үндэстэн зулгаан. Хөр сарлаг гэдэг чинь нөгөө хэлээр ороож идэг учраас нөгөө өсийг үндэсэнд тулж идэхгүй. Нөгөө талаар сарлаг сая Хишиг Жаргал доктор ирсэн сарлаг чинь өндөр уулийн одоо өөр мал амтнд очиж чадахгүй тийм
бэлчээр нутгийг ашигладаг гэдэг утгаараа. Тэгээ яг хөө мэдээж малчид чинь ингээд одоо ямааныхаа тоог цөөрүүл, малынхаа тоог цөөрүүлэхээр бас хэцүү яагаад гэвэл нэгдүгээр тэдний хувийн өмч, хоёрдугаар тэгвэл амжиргааны асуудал. Одоо ноолуурч ерөөсөө ноолуурын л мөнгөөр малчид ерөнхийдөө нэг мөнгөтэй цолгодог шүү дээ. Тэгэхээр бид нар яасан бэ гэдэг нь 10 жилийн өмнө энэ хөтөөч консорциум Эрдэнэтэй хамтраад ерөнхийдөө нэг тийм сарлагийн хөвөр гэж самнаж авбал яг одоо тэр өмч чанарыг гаргаж чаддаг юм байна гэх. Тэгээд 10 жилийн өмнө бид нар одоо Архангай аймгийн их тамир суманд малчдад нэг сарлыг самнаад яаж самнах вэ гэдгээр бүр самын ингээд бид нар төвдөөс ингээд авчруулаад тийм өөрөөсөө самын удаа ингээд үйлдвэрт хийлгүүлээ. Тэгээд самнуулаад зогсож исэн. Тэр үед бол сарлын хөвөр ерөөсөө нэг 500 төгрөг үнэтэй байсан. Тэр үед ерөө самдгүй. Бараг самдагч ерөөсөө л анхны одоо сарлын хөврийг 500 кг сарлыг самнуулах гэж бид нөр айлаар ороод явжсэн сандыг. Самдгүй байсан. Уу яг тэр үн чанарыг мэдэхгүй. Тэгээд яг ерөөсөө нөгөө малчид мал тэр хөврөө зүр харгаал тэгээд нөгөө үстэй хөвөртөө нутгаал нөгөө гэрээний янз бүрийн нэг оосор бүсч гэдэг юм уу тэгээд зүрийн юм хийгээл төрхийдөө сарлын тэр хөвөр ерөөсөө авдгүй байсан баггүй. Тэгэл байлгахад жамаар ингээд өргөдөл алгуулдаг. Тэгээд би нэг бас юу гэх нэг талаас байгаль орчны нөгөө талаас бас бид нэр монголчууд айлаас ирэхээр авдраа удлаа гэдэг нэг үгийг хэлэх гээд байгаа. Тэгээд ер нь бол манай үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж одоо эдийн засгаа хөгжүүлэе гэж ярих юм бол аль болох одоо бид нар Монголын баялаг манай одоо мал аж ахуй гэдэг чинь Монголын хамгийн өнд баялагтай монголчууд дээр үесээ л мал аж ахуйгаа хөтөлж ирсэн. Ер нь малаас гарч байгаа шин гэдэг бол одоо дахин нөхөн сэргээгдэх нөөц байхгүй юу? Тэ уул ургаас ялгаатай тэр. Тэр ерөөсөө мал аж ахуй үйлдвэрлэл малаас гарч байгаа түүхийдэг аль болох одоо нэмэн өртөг үйлдвэрлэж одоо олон улсын зах зээлд гаргах тэр хэмжээгээр Монгол улсын орлого малчдын амьдралыг дэвшлүүлэхэд энэ сарлагийн хөвөө гэдэг бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн юм жишээ бол маш одоо юу гэдэг амьдрал байрах юм л да. Тэгээд тэр сарлагийн хөврийг самнадаг 10 жилийн өмнө эхэлжсэн тэр үетэйгээ харьцуулбал яг өнөөдөр бол манай нийт одоо Монгол орны хэмжээнд үйлдвэрлэж чадах 120 тонн сарлагийн хөврөөс одоо бараг 60-ыг самнаж бэлтжээ. Энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрүүд бий болоод одоо нийтдээ нэг 10 сая гаруй долларын бүтээгдэхүүнийг сарлагийн хөврөөр хийсэн бүтээгдэхүүн гадаад цацаад экспортлжээ. Энэ хэмжээгээр бас бараг 500 гаруй ажилчидтэй голдуу эмэгтэйчүүд одоо энэ хэмжээ өдөрч ажилтдаг шүү дээ. Хүмүүс ажлын байртаа олж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар жижиг дунд гэлтгөө бага саг гэлтгөө те ерөнхийдөө ялангуяа Монголын одоо онцлог шинж чанарыг хадгалсан өрсөлдөх чадвар сайтай энэ бүтээгдэхүүнийг л одоо бид нар бас гаргаж ирсэн байх. Сэтгэл холбоо танаас нэг зүйл асуучмаар байна. Таны ярианаас ойлгосон зүйл бол юм байна л да. Бэлчээр багассан байгаа юм байна. Бэлчээрээ багассан байгаа бэлчээр дээр авах ёстой шаардлагатай үйлдэл нь бол ямааныхаа тоог багасгаад сарлгийнхаа хэрэглийг хэсгэх юм бол бэлчээр одоо бэлчээр талтай биш байх нь шүү дээ. Тэгэхээр айлуудаа зөвлөе л дөө. За сарлгаа үржүүлээ, сарлгаа хэсгийа гэдэг. Тэгээд сарлагаас ноос ноолоор аваад гараад ирэнгүүт манайх ч малчид яаж мөнгө олдгоо гэхээр худалдаалдаг те. Тэрийг худалдаа авч байгаа хүмүүс нь магадгүй дотоодын болон гадаадынхан байгаа. Урд төршүүд маань, хойд төршүүд маань те. Тэгэхээр тэр сарлагын бүтээгдэхүүний хөөргийг худалдаа авах тэр зах зээл бий юу? Байгаа. Зөвхөн дотоодын үйлдвэрүүд гэхгүйгээр байгаа. Ер нь бол яг сүүлийн жилүүдэд энэ дэлхийн нийтийн одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тэгээ бас хүмүүсийн өөрийнхөө эрүүл мэндтэй гэдэг утгаараа органик байгалийн гаралтай ямар нэгэн химийн одоо хайлт зураагүй ч гэдэг юм тийм бүтээгдэхүүнийг сонирхох юм зах зээлээ чих хандлага ажиллаж байна л да. Энэ бол манай Монгол орнууд ялангуяа бэлчээрийн мал аж ахуйд маш том боломж гэж бид нар ойлгож байгаа. Тэгээ манай сарлагийн хөвөр би сая ярьсан 10 гаруй сая долларын бүтээгдэхүүн гадагш экспортлж байгаа. Тэр нь бол манай сарлагийн хөвөр хийсэн бүтээгдэхүүний дотоод үйлдвэр хийж байгаа бүтээгдэхүүн 90% гадаад зах зээлд гарч байгаа. Сайхан гэхэд Английн нөгөө бидний одоо мэддэг халоо гэдэг дандаа нөгөө дээдсүүдэд зориулсан том одоо тийм нэр хүндтэй сэтгүүл байгаа шүү дээ. Нэг удаагийн дугаарыг сая гаруй одоо шигчд хүрдэг. Тэрэн дээр Selena Scott Natural гэдэг одоо Английн бас нэлээд нэртэй сэтгүүлч юм. Гэхдээ өөрийнхөө нэрээр одоо ялангуяа тийм одоо хөгжиж байгаа орн тэгээд одоо манай одоо малчтын тэр амжиргаа тэр одоо жинхэнэ нүүдлийн мал аж ахуй соёл хэрэглээ хадгалж үлдсэн гэдэг утгаараа өөрийнхөө нэрээр манай сарлагийн бүтээгдэхүүнийг одоо Английн зах зээлд танилцуулах гэдэг одоо манай сая 100 нэрэд тэгээд нүүдэлчдийн тухай ялангуяа нүүдэлч эмэгтэйчүүдийн тухай хүүхдүүдийн тухай ялангуяа сарлаг гэдэг амтны тухай маш тийм сонирхолтой нийтлэл өөрөө бүр ингэ бичээд тэрс хэлээ сэтгүүл одоо тавьлсан байна л да. Тэгээд энэс хойш нөгөө ерөнхийдөө манай дотоодын үйлдвэртэй гэрээ хийгээд эхэлсэн. Ялангуяа одоо манай үйлдвэрүүд 6 үйлдвэр дотоодын үйлдвэр Берлинд болох байгаа Green Showroom буюу одоо нөгөө органиктэй байгалийн цэвэр одоо байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүний тийм үзэсгэлэн худалдаанд оролцох гэж байна. Тэгэхээр ерөн сарлагын хөврийг бол ер нь би цаашаа тэгж ойлгож байгаа. Үнэхээр биднээс сурталчилж чадах юм бол ямааны ноолуурын хэмжээнд одоо хүрж болох тийм чанартай бүтээгдэхүүн зөвхөн сурталчил өөрийн гэсэн сарлагын хөврийн онцлогтой тийм уялдаатай тийм нийт бүтээгдэхүүнийг гаргаж ирэх хэрэгтэй л гэж ойлгож байгаа.
боловсруучны хувьд ер нь ямар байх болоо. За бид энэ чиглэлээ хөгжүүлээд та хэд судлаад гаргаад ирлээ. Боломжтой юм гэдэг ингээ харуулж чадчихлаа. Техникийн төвшөнд, үйлдвэрлэлийн төвшөнд, за худалдан авалтын төвшөнд ер нь хүмүүсийн энэ мэдлэгийн төвшин, за тэгээ хүчин чадлын хувьд ер нь ямар аа. Ер нь бол сарлын өөрийг боловсруулах үйлдвэрүүд бол хүчин чадал сайтай. Манай өнөөдөр боловсруулах үйлдвэрлэлийн төвшний хувьд бол хөвөр боловсруулах үйлдвэрийн хувьд бол хүчин чадал сайтай. Одоо хэрэглэгчийн шаардлагатай нийцсэн бүтээгдэхүүнээ бүрэн үйлдвэрлэх бүрэн чадaltaй. Манайх ч юм бол анх энэ ноос ноодо боловсруулах үйлдвэр чинь анх 1981 оноос 79 оноос анхны туршилт хийгээд 81 оноос говь компани болсон. Тийм учраас бол өнөөдрийн хүртэл бол манайх бол 30 гаруй жилийн ноос ноолгын чиглэлийн боловсруучны чадвартай сайтай болсон. Түрүүний нэг юм дээр бас нэг санаж аваад ирэхлээр яг хөглөө үйлдвэрлэлийн сарлын өөршин 500 төгрөг байхад хэрэгсэн сарлын өөрийг өгүүлбэр сонирхохгүй байсан байхгүй. Учир нь тэгэхээр үйлдвэрлэлийн өөр ашиг гэж ярьдаг шүү дээ. Үйлдвэрлэлийн ашиг бол гарцуул нь 17% байсан байхгүй. Самнаад авсан сарлын өөрөөр үйлдвэрлэлийн гарцуул бол яг 32% болж нэмэгдсэн байхгүй. Тэгэхээр хүн чинь нэг 300 грамм хөвөр самнсан хөвөр гараад ирэхлээр чинь 2 ширхэг подвол хийчих байхгүй. Тэгэхээр нэг подвол хийх үү, 2 хийх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ чинь 2 том зах зээлийг гаргаж ирж байгаа юм. Малчны төвшөнд нэг хийгээд үйлдвэрлэлийн төвшөнд энэ хоёрын харилцан бие биений хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр энэ том үр дүн болчихж байгаа. Надад энэ сэдв би анх нэг тийм чухал сэдв гэж надад харагдаг байхгүй. Тэгээ ингээ ярилцаас uuсан чи энэ зөвхөн энэ өнөө өглөө дээр ярилцах шин улсын хэмжээнд ярилцахаар том сэдв байна. Тэгээ дээрэс нь хөвөр дэлхийн зах зээл дээр яг ямар үн ханштай байдیں۔ Жишээлх юм бол Шинэ Зеландад нэг төрлийн хоньны ноос $450, килограмм нь $450 үнэлэгддэг. Тэр нь одоо өнөөдөр Монгол зарагдаад байгаа зайгна антер гэсэн эрэгтэй хүний хослолын яг тэр материал болж чаддаг. Дэлхийн зах зээл дээр тийм үедээ. Гэтэл нөгөө гэрийн одоо ногоон экологийн тэнцвэрт органик байдлын гут тэр амьтдыг тэгж ноолуурын гаргаж ирэх хориглосон байна. Одоо манай энэ сарлагыг та бүхний ярьж байгаа бол үнэхээр Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах чадхуйд сонсогч байна. Тэгээд зөвхөн сарлаг гэдэг амьтад чи одоо төвдөөс энэ манай урд зүгийн уулархай газрууд л амьдардаг штеп. Дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй байдаг юм? Ер нь бол сарлаг гэдэг энэ сарлагын хөвөр чинь шин тутам бүтээгдэхүүн. Ер нь дэлхийн зах зээл дээр ноолуур одоо тэмээний ноос гэж ийсэн болохоос сарлаг бол ерөөсөө сүүлийн жилүүд танигдчих эхэлж байгаа. Тэр утгаараа ерөөсөө сарлагын хөвөр одоо ер нь дэлхийн зах зээл дээр ер нь тэмээн шин бол нэг өндөр биш. Ерөөсөө сарлагтай нутаг гэдэг нь Монгол төвд төвдөө чинь нөгөө нэг маш их хэмжээний сарлагтай мөртлөө бас их тэр сарлагыг нөгөө сарлын хөвөр гэдэг утгаар нь одоохондоо бас гаргаж чаддаг. Энэ бол яг одоо Монголд бол нэлээд нэр хүнд бид нар гаргаж ирээд 10 жилийн тас хүрчлээд цаашдаа бол яг үгүй ягаад бид нар бас гадаадын зах зээлд одоо ингээд тийм органик эко гэсэн бас бид нар хинтээ олгохтаа бас боломжтой хандах хэрэгтэй. Зүгээр л одоо ямар нэгэн том брэндтэй холбогдъё гэдээ байгаль орчин тэр одоо нөгөө цаад брендийн мессежийг бид нар судлах хэрэгтэй л да. Тэгэхээр ер нь бол би юу гэж хэлэх гээд юм Монголд сарлын хөврөг дэлхийн бүтээгдэхүүн болгох тийм боломж нь байна. Бид нар сарлыг үржүүлдэг. Бид нар цэвэр байгаль нь байна. Одоо бид нар нүүдлийн малаж соёл иргэншлэн байна. Ер нь альва ямиг та нар мэдж байгаа хэлтэй альва ингээ бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарна гэдэг чинь нэгдүгээр одоо техникийн чанараас гадна тэр бүтээгдэхүүн иргэн тойронд бид түүх байдаг байхгүй. Энэ бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэсэн, ямар шат дамжлагаар миний одоо гар дээр ирсэн. Энэ байгаль орчин ямар нэгэн хар холбогдолтой юу? Энд ямар нэгэн хүний одоо хөдөлмөрийг үлдсэн ч гэдэг юм уу те. Одоо нөгөө тэр энийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс энийг ашиг тусын хүртэж чадсан уу гэдэг утгаараа. Тэгээ би юу гэж хариулах гэж байна гэдэг бол ерөнхийдөө сарлагын хөвөр гэдэг одоо тэмээний ноос гэдэг юм уу? Яг одоо Монголын л одоо тэр имижийг хадгалж чадсан өөр хаанч байдаг вэ? Бүтээгдэхүүн гэдэг утгаараа манай үйлдвэрүүд, манай судлаачид энэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр одоо Монгол гэсэн нэрийг зөөж явах тийм бүтээгдэхүүн болгоод одоо өөрийн чиглэл дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тийм боломж байгаа л гэж ойлгож байгаа. За их баярлалаа. Бидэнд тодорхой мэдээллийг өглөө, сонирхолтой, гайхалтай байлаа. За бид цаашдаа ч гэсэн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурвалжлагыг гэсэн хэлдэг. Сонирхолтой байна. Сарлын хөвөр гэдэг бол Монгол болго төвдөд байт юм байна. Сарлаг гэдэг амт маань. Тэгэхээр энэ үл ялчгүй Монголын бас нэг брэнд болох боломжтой л та бүхний ажилд амжилт